За энэ ойлгомж тахнаад юм лаг гэсэн. За амралтын өндөр юм орой минь манайхаа. Мэдээж өнгөрсөн 7 хоногт нэлээд асуудлууд бий болсон. Би нууцлахын лайв дээр хэлсэн байгаа. Монгол Ардын намын бүлэг дээрэмчид өнөөдөр нэг хүний эрхчлөө Монгол сүүсний гайхаад 100 хоног зандын шатан засгалсан чинь өмнөх 5 жилийнх нь хийж бүтээсэн юм нураагаас сүйдгээд тэ баллаа ийцсэн юм шиг юм яриад мангацгаагаал. Ер нь яг энэ арчсан өвсгөл ялснаас хойш 90 оноос хойш 9 удаагийн сонгуулийн 7-д нь Монгол Ардын нам үнэлэхүй олон хор ялсан. 7-д нь тэгсэн мөртлөө буруу нь арчлынханд байгаа гэдэг сонин ийм парадокс, сонин парадокс юм бол ямар ч боломжгүй мангарын мэрц гадаг. Тэгээ тэрийг үнэн юм шиг ингээ өөртөө ойлгоод тэрэндээ нөгөө дуулсан дунд өөр хоёр мэт шиг мангарын мэрц гадаг ингээд байж идэг л та. Тэгээ юу юм бэ гэж өнөөдөр би нэг хэдэн юм ярьчмаа санагдаад өнөөдөр. За одоо энэ ялангуяа 0-ны засаг гарснаас хойш үйл явц дотор л ярил л да. Тэрнээс өмнө болохоор төрөлтөл бас явцгаач байх. Тэрнээс өмнө хэдэн тоо баримтуудыг харцгаагаасаа гэж хүсэж байгаа юм. Монгол улсын төсөв 2019 он хүртэл нэг 11 орчим их найт төгрөг байсан. Сүүлийн ялангуяа 0-ны засгаас хойш бол улсын төсөв 30 эдийн их найт болтлоо өслөлт. Тэгэд энэ хугацаанд Монгол улсын эдийн засаг хилээд ингээд бидний орлого нэмэгдээд төсөв нэмэгдсэн юм уу үгүй. Масар их мөнгө хэвлж ингээд өнөөдөр амьдралын чанар яагаад мөнгөний чанар муудаад байгаа юм бэ гэхээр асар их мөнгө хэвлж та нар санаж байгаа бол энэ шинэ хоршоо моршоо ингээл янз янзын нэрхтээ ингээл бүгдөө хэвлж мөнгө тараасан. Нэг бизнес эрхлэгчийг дэмжиж гэнэ гэж хэдий их найд төгрөг хэвлэл ингээл тараасан тий. Өнөөдөр тэр их хурлын гишүүд нэг юм яриад байна л да. Одоо ингээ урах залдлаа, улаан будаагүй боллоо, Монгол балархаж гэнэ гэдэг. Сая тэр нийслэлийн иргэдийн хурлын их хурлын дарга байсан тэр амар баясгалангийн муухаг мулгуу хүлдүү шийдвэрээс болж л энэ улаан буудаанд тариалт чинь хоцорж улаан буудаад хүн тархаа болж тэ ийм үйл явдал болсон шүү дээ. Энэ бухан дээр зэхтэй байшингийн дээрэмч чинь юм сэтгц мэдрэлийн өвчтөн хүмүүс байдаг юм шиг байна. Тэгээд бидний дандаа ингэ дохуурахад доромжилж яадаг. Санаж байгаа бол нөгөө нэг хин гэдэг нэг нөхөр байгаа шүү дээ. Санжийн баяр гэдэг нөхөр чинь 5 төвлөршөлгээл 2008 онд засгаа байгууллаа. Тэр 5 хүн 8 насыг буудаж алж золиослчод алс намыг засагтаа оруулаад энэ Норвегийн алт ууийг Халтмаагийн Батлаг хоёр хамгийн түрүүнд гүйцэж бол засагтаа орцсныхын дараа бол 5 төвлөршөлгээл тариалан Атрын 3 дугаар аян маяг ингээл өчнөө мөнгө зарж нэг 10 жил 10 хэдэн жил нэг уул энэ юуна газар тариалангийнхаа компаниудыг нэг өөдөн татгах гэж байна гэл бөөн хулгай дээрэмт гонууллоо нэг хусмын чинээ юм бол овоод хордож байгаа л 10 жилийн дараа нөгөөдхөө гарч ирэл газар тариалангын салбарыг сүрүүлчихэж байгаа байхгүй. Тэгэн гут нь 0 өрдөн гарч ирэл Атрын 4 дугаар аян ингээл галзуу сэтгц мэдрэлийн өвчтэй юм шиг хийжсэн ажлаа нураачаа дахиад босгож ирж эндээс баахан мөнгө иддэг уудаг идэлэг уулах болдог. Тэгээд ийм л юм хийдэг. Тэгээд би өнөөдөр энэ тоо баримтуудыг яагаад ярих гад байгаа юм бэ гэхээр бүгдөө нэг контрастыг нэг юм ингээд аюу тодорхой энэ хоорондох контраст ялгарлыг харчмаар байгаа юм. Ихэнх хүмүүс юу гэдэг нь ардсан намынхан л ингээд идэж уугаал тэ Монгол улсыг хогийн сав болгоод балцсан юм шиг юм яриад байгаа үстэй.
Тийм үү? Гэтэл яг юу болов гэж одоо бүгд бодцоох хэрэгтэй. Гэтэл яг юу болов? Үнэхээр тийм болсон уу гэдгийг эргээ харцгаая. За яг сүүлийн 0-4 засгийн газрын үед нэг мангас гарцсан шүү дээ. Элбэг дөрж гэдэг нэг мангас. Тэгээ энэ гэргээ 15 давхраас зохиож нөгөө нэг хүн сүрх homo sapiens-уудтай хүн сүрхтэй зориулж бичсэн үлгэр. Тэгээ яг элбэг дөрж юу хулгайцсан юм бэ? Яг баримт байна уу? Ганц юм үзүүлчих юм байна уу бидэнд? Иргэдэд үзүүлчих ганц хэрэг юм байна уу? Зүгээр л хадны монгоо олгоод айлгаал гэсэн болохоос биш. Одоо энэ 0-9 амиа халтмаагийн батлагтайгаа нийлээд хусцсан шиг ийм их мөн дүнтэй мөнгө сонсноо та нар. Чи багтаа жилийн төсвөж хамгийн багтаа шүү дээ 2 жилийн төсөв буюу 60 гар их 80 төгрөг хамгийн багтаа хусцсан биз дээ. Манай нөгөө нэг пүүжэ их хурлын гишүүн бүрдөрж нүүрсний сериал хулгай гэдэг шиг л бүх сангуудын дээрэм тоонуул те тариалан дэмжих мэмжих гэж боловсрол бүх сангуудын дээрэм тоонуул нэрүүл мэндийн сан ман бүгд л одоо харж байгаа тоосорсон те. Тэг ингэж хулгай дээрэм хийсэн нэг ширхэг баримт байна уу? Одоо бүгдөө ялгарлыг харъя л та. Тэгэл энэ хүзүүгөө хулгайч Монголыг хорлцсон гэдэг яг яаж хорлоо? Нэг ширхэг юм баримт яг юм факттай баримттай ингээд нэг үзүүлчих юм байна уу? Хэдий их 80 төгрөгөөр нь оптик гэрээгээр нууцд оруулж байгаа хусцсан юм байна уу? Жонкон шиг юу үндэсний ажил байдлын зэрэг юугаар оруулж нууцын гэрээнд оруулж байгаа нэг хусцсан шиг нэг ширхэг юм байна уу? За одоо ингээд элбэг дөржиг юу гэж гүтгээд байдаг вэ? Тэг нэг ширхэг баримт байхгүй. Одоо тэгвэл 0-9-ийн энэ хулгайг харалтаа. Хідэн их 80-аар нь хусцсан. Тэгээ Монголдөө ирж чадахгүй Америк зүхтаагаад гэдэг нь тэр хүн чинь Стэнфордын их сургууль гэдэг том сургууль багшилж байгаа. Зочин профессор хийж байгаа. Дээрэс нь элбэг дөржигдэх хүн чинь энэ Мадридын клуб гэж байдаг юм. Дэлхийн шилдэг улс төрчд байдаг. Тэрний удирдах зүйлийн дарга тэ нүб зөвлөх 11 хүн байдаг. Тэрний нэг нь гэдэг Монголын нэрийг ингээд монголчуудын потенциаллог хүмүүс шүү гэдэг дэлхийд цуурайтуулж явж байгаа. Бол нь хүн баггүй юу? Гэтэл ийм галзуу юм арай л одоо ёстой Монголыг сүйдгээ баллах гэж юм гэж балаараадах юм. Жохон эрүүл ухаанаар ингээд асуудал хандуул яат ингээд болдгоо юм уу? Бүгдөө. Жохон эрүүл ухаанаар асуудалд хандцаагаад ингээд нэг эрүүлэр юмд юмар байгаа хгүй. Тэгтэл тийм биш. Ямар ч тийм эрүүл ухаан байхгүй тэгээд ингээд хүмүүсийг ингээд мангартуулаад мангар юм яриад. За одоо ингээд хэнийг Батуулыг Эрдэнэ Батуул гэдэг хүнийг л хулгай дээрэм хийсэн хүүхдтэйгээ нийлээд Монголыг тонж дээрэмдэл баллаа хийсэн тэгэл нэг бас нэг юм домг. Яг тэр нэг ширхэг тийм баримт байна уу? Хэдэн тэрбум төгрөг ингээд хусцсан хэдэн их 80-аа болий. Хэдэн тэрбум за хэдэн 100 тэрбумч болий. Хэдэн 10 тэрбум төгрөг за хэдэн 10-аач болий. Зүгээр хэдэн тэрбум 9 доторх тэрбум төгрөг идж уусан баримт байна уу? Тэр элбэг дөржиж нэг ширхэг тийм баримт байна уу? Гаргаж ирээд үзүүлээч. Тэгээ юунд итгээд хулигтуулаад яваад байснаа эргээд нэг хараач. Одоо хүртэл нөгөө хүн сүргэн тэгэл Батуул элбэг дөрж Монголыг балсан гэж мангар юм яриад ингээл. Жохон эрүүл ухаанаар ингэ бодоод үзвэл тийм боломж байна уу? Тийм байна уу те? Жохон боддоо та нар. Ямар ч юм баримтгүй боломжгүй те ийм юмд итгэжсэн нь одоо ингээд контраст ингээд хооронд дотор харьцуулаад хар. Чимдийн сайхан бэлэг гэдэг нэг нөхөр л Монголыг хорлоод гударлаад
сүнөөгөл гараад тухтаацсан мэдээлэл ойлголоо л гэдэг. Яг сайхан бэлэг юу буруу хийсэн. Оросд байсан 49%-ийг тухайн үеийн одоо энэ дандаа үеийн колд л одоо 0 ухаан царайлал ёстой ингээд дээрэмтгчээсэн байна гэдэг болохоос тухайн үед дандаа үеийн колд их хурлын дарга байсан. Хурлаа хурдуулж чадахгүй цаг хугацааны хаачинд орчоо болоогүй маа гэж өөрх нь ярьж ирсэн яриа байгаа шүү дээ. Энэ хамгийн сайн зүйл байсан юм а гэж. Угаасаа хамгийн сайн зүйл. Монгол улс ингээд өөрсдөө гэсэн юутай орчинд чинь сайн зүйл шүү дээ уул нь бол. Тэгээ ийм хачин мангар юмд итгэдэг ямар ч юм боломжгүй те ингээд нэг юм галзуу хүний өдрийн тэмдэг шиг юмд ингээд итгэцгээдэг. Хідэн их найд төгрөгөг хусцсан байхад тэр тухай ярихаар өөдөөс бус хулгайч нарыг яриа гэдэг. Тэгээд баримтайгаа бол бус хулгайчны тухай ярил л та. Одоо энэ дааган болд гэж даавдуржин ам болд руу бас дайрал гэдэг. Тэгээд дааган болд гэдэг хүн яг юу хулгайчсан юм? Ямар баримт байгаа юм? Тэгээд баримтууд ингээд эдгээр бол өөрсдөө баримтыг ил болгоод байна шүү дээ. Хэрвээ энэ элбэгдээр сайхан биелэг энэ баяр цогттой Батуул эдэр ямар нэгэн байдлаар хулгай дээрэм сэтэрхий зүв симхийг хадаг энэ татвар төлөгчдийн мөнгнөөс төр гээд байгаа энэ мөнгнөөс те авцсан байсан бол сүүлийн 10 жил засгалж байгаа энэ тухан дээр цэцэгтэй байшингийн дээрэмчд баяртайгаар гаргаж ирээд үзүүлсэн байгаа. Баяртайгаар гаргаж ирээд ингэж хуссан юм а ингэсэн ингээд баяртайгаар гаргаж ирж үзүүлсэн байгаа. Харамсалтай нь тийм ганц ширхэг баримт байхгүй зүгээр дан гүжир гүтгэлэг. Тэгэл Батуул яачихлаа гэдэг лээ. Монголыг одоо ингээд баллаад сүрүүлэх гэж юм гэл галзуу нэрэддэг. Тийм байхгүй гэдгийг бүгдөө одоо ингээд нэг юм ирэх биш ингээд ойлгож харж байгаа үстэй. Ямар ч тийм байхгүй юм байна. Худлаа юм байна. Энд чинь ямар ч тийм боломжгүй юм байна гэдэг ингээд бүгдөө харж байгаа шүү дээ бид одоо. Ямар ч боломжгүй зүйлүүд байна шүү дээ тэр чинь. Тэгэл тэрэнд ингээд итгэдэг юм гин тэнэг байж болохгүй шүү дээ бүгдөө. Ямар ч баримт байхгүй. Одоо зоригийн аллахын хэрэг байна. Тэгэл арчлынхан алдсан гэдэг. Хэрвээ арчлынхан алаад янз бүрийн асуудалд орсон байсан бол нууцын зэрэгс бүгдөө нь гаргацсан байгаа. Зоригийн аллахын хэргийг нууцаас гаргацсан байгаа. Духан дээр цэцэгтэй байшин гэх ялангуяа цэмдийн нэмд орж холбоотой гэж би одоо ч итгэдэг. Хоёр хэрэг дээр гарч ирдэг шүү дээ. Одоо энэ Дачин Тамсаг гэдэг тэр нефтийн хэрэг дээр өсөрж гарч ирдэг. Нефтийн асуудал ярихаар эсвэл зоригийн аллах хоёр дээр гарч ирдэг шүү дээ. Өөр юм дэргэн хүн гарч ирдэггүй шүү дээ. Тэгээд яргын сандал захиалж исэн хүн те нэг л өдөр ингээл юу болж гарч ирмээр нь яаж бодож чадаад юм бүү мэд. Ингээл яргын сандал штэ санаж байгаа яргын сандал ярьж исэн хүн авчирч исэн хүн штэ ярих жоохоо авчирч исэн хүн хүний ирэх ярина гэж ямар юм бах вэ? Логгүй мангар ярина штэ энэ жишээ. Тэг ганцхан зоригийн аллах дээр л гарч ирдэг. Тэгэл энэ арчсан намд одоо лидерлж байгаа залуучуудыг харлуулах гал ингээл дайрал манай утга чулуу молуу магнаа те юм байдаг. Манай эдгээр залуучуудыг ингээл дайрагддаг. Тэгэхээр энэ духан дээр эцэгтэй байшин дээрэмчин залуучуудаа хардаа. Тэгээд тэр Санжийн баярын бичсэн юмыг харцгаасан мэт бүгд. Санжийн баяр юу гэж байна? Одоо дээрмээ дотроо яриа дүүнер та нар бүр жом алхачаа гэрээ шатаачлаа шүү. Одоо хулгай дээрмээ нууж агаад бүгдөө тохироо болохгүй бол ахын та нартай хооронд нь холбоодог гээл. Хулгай дээрмээ асуудлаа хоорондоо тохирохыг одоо тохироо уучраа олчихоо одоо ингэхгүй бол болохоо олчихлоо гэл. Тэгэл манай нам доторч байгаа нөхдүүд зарим хүмүүс ч ингээд алтсан нам энэ хэний юг ингээд яачих байсан дэмжчих байсан
Уул нь болвол гэл ингээл уян талцгаагаад ах юм. Гэмт хэрэгтэй яг тэмцэхжсэн идэргэл хэнийг зандан шатрыг тийм байхгүй шүү дээ. Тийм мөрөөдөл байхгүй шүү дээ. Ямар юмныхаа тийм гэмт хэрэгтэй тэмцэхүүд. Ямар ч тийм боломж байхгүй зүйл шүү дээ. Гэмт хэрэгтэй тэр хэн тэмцэл алаалтай. Тэгэл тугаа мандуулаад яагаад тэмцэж зандан шатарч чадахгүй юм бэ гэхээр зандан шатарч өөр нь бол хулгай дээрэмлэлээ шүү дээ. Тэр нь Дамрагийн талынх нь амар эсгэлэн нойд эрдэнэ талынх нь гаргаж ирээд хин замдкагийнхаа бүх юмнуудыг гаргаж ирээд тавиал. Тэгээ миний сайн мэдж байгаагаар бол салхитын мөнгөний орд байна. Их хурлын дарга болж байгаа л тэр мөнгөний шагааг аваад яасан. Тэр сүүлд нь тэр КГБ-г яг аргаар мөнгөний шагааг алах гэж оролцсон. Тэр чинь борит факттай баримттай л яриад л шүү дээ. Тэгээд ялгааг нь олж харах хэрэгтэй байхгүй да. Энд дээр контракт нь яг юу хулгай хийсэн, яг юу авцсан. Ямар нэг юм хулгай хийсэн бол яг юу хулгай хийв. Магадгүй хулгай хийсэн бэ. Юу хулгай хийсэн яг. Тэр хүн чинь нэг юм хулгай хийсэн гэдэг байгаа үстэй. Тэгэхээр яг юу хулгай хийсэн бүгдөө эхлээд ойлгох хэрэгтэй шүү дээ, тийм үү? Яг юу хулгай хийсэн. Хизээ хулгай хийсэн. Тэгэд яг тэр баримтыг бүгдөө үзэл та, тийм. Тэгэд тийм ямар нэгэн тийм ийм арчлынхан бол хулгай хийсэн нэг ширхэгч юм байхгүй. Гэтэл Монгол ардын намынхан бол тэр чигээр хулгай дээрэм. Тэ идлэг уулга. Би хэлээд байгаа шүү дээ. Духан дээр эцэгтэй байшинд орно гэдэг бол дээрэмчин босгол хүс сонирхолтой хүмүүс очдөг юм аа. Боол мэд хүчин зүтгэх тийм сэтгхүүтэй хүмүүс л очдөг. Өөрөөр хэлбэл өөрөөрөө амьдрах чадваргүй уурга тархин ажилдгүй тэ оюун ухаан ажилтгүй хөдөлмөрлөлөөд биеийн хүчний хөдөлмөр хийгээд шиг орлого олдог гэж ойлгодгүй. Биеийн амрыг харж хэн нэгэн эрх мэдэлтний, хэн нэгэн даргын, хэн нэгэн лөөрчний, хэн нэгэн дээрэмчний дор очиж боолн мэд байж тэндээс тэгээ төсвийн татвар төлөгчдийн мөнгнөөс төрийн нэртэй аж ахуй нэгжүүдээс хулгай хийх зорилготой л ордог шүү дээ. Өөр тэнцээ тийм үнд зүйл мүүл тэгэл юу гэдэг юм үзэл баримтлын талаар ойлголт байхгүй шүү дээ. Тэгээ ялгаа нь нэ. Тэгээд бүгдөө эргээд боццгоо. Яг баяр цогц дээр ямар баримт гаргаж ир тавьсан. Яг сайхан бэлэг дээр яг ямар баримт байгаа юм. Тэгээ Оросоос авчирсныхан дараа Путиныг хөлөгтөд амир агаад гэж зөндийн нэмд орж ярьжсэнийг санаж агаад бүгд Монголдоо авчирсныхаа төлөө Монголдоо энэ үйлдвэрийг авчирсны төлөө бүгдөө яллуулдаг байж тийм мангар байж болохгүй шүү дээ. Өөртөө ингээ Монголдоо юм авчирсан байна чинь сайн зүйл шүү дээ. Тэгж яах чинь тэрийг ингээд буруудгаар тэнэгддэг байж тийм мангар байж болохгүй шүү дээ бүгдөө. Тэг эрүүл ухаантай байх хэрэгтэй тийм бүгдөө жоох эрүүл ухаанаар асуудалд хандж сурах хэрэгтэй. Тэгвэл тэгэл ингээл дандаа галзуу яриад галзуураал ингээл ингээд нэг тийм дүүэн үмэн самуу нэг юм эсвэл нэг сенсатор амьдрах гэж оролддог. Жохон арцнал байхгүй бол бүгдөө ингээл хорлогдоод яваад байна. 2 жилийн чинь төсвийг багтаа аваад идсэн байна. Тэгээд зарим хүмүүс бол 60 их 80 чинь хамгийн бага мөнгө шүү ч юм ба наад чинь бараг 400-500 их 80 төгрөг болсон байж магадгүй. Тэгээд мэдгүй байна. Яг гарч ирсэн баримт бол багтаа 60 их 80 төгрөг. Зөвхөн төмөр зам нүүрсний зүрүү төмөр зам барих тэгээд нүүрсний зүрүүн дээр шүү. Тэгээд өчигдөр тэр 5 дахь өдөр хинэ манай
пүрэв дөрж ярьж байгаагаар бол 18 км газар сүүлдээ 100 хэдэн сая төгрөгөөр нүүрс мөс зөвсөн ч шиг юм яриад л шүү дээ. Тэгээд тэгж бодох юм бол замбрааг болсон. Юун 44. Тэр 2 жилийн 60 их 80-ын төсөв. Тэгээд тэр байтгаал юм хуссан л та. Тэгээд энэ сангуудын боловсрол эрүүл мэнд бүхэл сан энэ тариалан дэмжих сан маань гэдэг энэ бүх яамгуудын дэргэд байгаас нийгмийн халамжийн хөдөлмөрийн сан маань бүгдөөрөнгөний тонсон. Гэхдээ эдгээр нь бол хэдэн 100 тэрбумаар яригдах байх. Хэдэн 10 тэрбумаар яригдах байх. Тэр их найдыг ч ааж бутархаа мөнгө байхгүй. Оюун эрдэнэ хилээд байгаа үстэй. Юу шүү гэл. Оюун дайгуу тодорхой яриад байгаа үстэй та нарт. Тийм ээ. Маш тодорхой яриад байгаа шүү дээ оюун. Хулгайг бол маш тодорхой ярьж байгаа шүү дээ. Бүгдөө эргээд санах хэрэгтэй. Хэдэн их найдаар ноёрдон хусныг өөрийнх нь амнаас гарч байгаа үг тэ 50 сая төгрөг юу юм торгол гэж байгаа үстэй мөнгөний тоогоо алдсан тэ эмэгтэйчүүд их хурлын төсөв хилцэх гээд 24 оны төсвөр орж одоо олон эмэгтэйчүүд болсон юм чинь хүүхдийн хамгааллын асуудлаар та нар нэг яач мөнгө байгаа гэл тэр бүх зүйлийг л хулгай хийсэн шүү дээ. Тэг яасан ч өөр хүүхдтэй хайргүй юм тэгээд эмэгтэй хүн гэхээр заавалчгүй яхаараа тэр бүр хүүхдтэй асуудал ярих хэрэгтэй юм. Тэг ямар хариуцлагагүй аав юм мэддэг байгаа юм л та. Тэгээд аливаа юм чинь нэг юм учир жамцсан олдох нэг тийм цаг үе байдаг. Тэгээд тэр цаг үе нь шүү дээ. Тэг жоохон эрүүл ухаантай бол ингээд хэн рүү фокусч хулгайг харах вэ гэдгийг анзаарах хэрэгтэй байна. Тэрнээс биш элбэг дөрж Батүл тэр дааган болд энэ манай чимдийн сайхан биелэг сангажийн баяр цогт мохтор бол биш. Тэр тухан дээр эзэгтэй байшингийнхан чинь хэдий их найдаар нь хусцсан. Тэр лүүгөө фокуслоо. Эдгээр хэрэг хулгай дэрэм хийсэн хүмүүс нэг байр шиг баримт гаргаж ирэл ярина шүү дээ. Яагаад шорон давж хийцэн гэдээ асуугаад байж магадгүй. Халтмаагийн Батуулга дайсан бэлдэж шорон давж хийсэн. Өөр юм байхгүй тэнд. Ямар ч хулгай дэрэм байхгүй. Зүгээр л Халтмаагийн Батуулга хэн нэгэн дайсан бий болгож яваад хулгай хийсэн. Тэр зорилгоор гүйцэтгүүлэхийн тулд шорон давж хийсэн шүү дээ. Тэрнээс тэр хүмүүс хулгай хийгээд дэрэм тонол хийсэн нэг ширхэгч байхгүй шүү дээ. За юм байна. Тэгээд нэг контрактыг олж хар. Тэгээд хэн илүү хулгайч дээрэмч юм байна. Тэгээд яагаад адилхан гэ мангартаад байдгаа өөртөөсөө асуу. Ардчилсан нам энэ 35 жил дотор 96-аас 2000 онд 50-уулаа засгаж тэгэхэд 50 дээр нэмэх нэг буюу 51 үлээ хууль баталж явдаг байж тэгэхэд 50-уулаа байж хамгийн анхны популистд Очротын Даш Балбар гэдэг популист нэг суудал дээр нь тухан дээр эзэгтэй байшингийнхан 25 улаа байсан. Дараа нь 2012 онд олуулаа гарч ирсэн 35 улаа гарч ирсэн 76-аас тэгээд шударгаас ивсэлгээд намрын 2 мэд сайхны толгойлжсэн шудрагаас ивсэлтэй ивсэж засаг барьсан. Ийм л юм болсон шүү дээ. Тэрнээс өөр засгалж исэн түүх байхгүй шүү. Тэгээ хэдэн их 80 төгрөгөөр тэр үед улсын төсөв байгаагүй. Ийм амар хулгай дээр нь бол байгаагүй тэр үед. Тэгээ мэдээж энэ хулгай дээрмийг хэн хийсэн гэдэг нь ойлгомжтой байгаа. Тэгээ одоо энд ингээд нэг уянгалал байх шаардлага байхгүй. Тэгээ Монгол Ардын намынхаа хоорондоо хаграал нэгээ барьж идээл нэгний шударгаас тогтоохгүй тэрэн шиг тэнэглэл яриа байхгүй л агуулсан ойлгох. Тэгээ контрацийн агуулсан олж хар. Нэр элдв дөрж нэг ширхэг баримт гарч ирлээ бод. Баяр цогтын нэг баримт гарч ирлээ. Энэ сайхан бэлгийн нэг баримт гарч ирлээ. Тэр Батүүлын нэг ширхэг баримтыг ил болгож ингэж тийм яг бодит баримт байсан уу гэж бодож асуу өөртөө. Тэгэд тийм байхгүй шүү дээ. Тэгэхээр худлаа гэдэг нь бол ингээл нотлогдоод байгаа байхгүй. Тэгэхээр бүгдөө нэг жоох эрүүл ухаанаар асуудалд хандаад сураа.
Дээрэс нь одоо нэг тухан дээр эцэгтэй байшингийн залуу улс төрчид залуу гэж балаарах юм. Залуу насаар тэр гүрүш мөрөш хийж болох бах уу? Залуу насаар гүрүш мөрөш хийж болох бах. Улс төрчин насаар гэдэг юм биш үү? Тийм залуу нас масаар юм зүм өргөж мөргөдөг ажил биш шүү дээ. Мэдлэг боловсрал тэнцээд хоримтлуулсан дуршлаг. Тэгээ шийдвэр гаргах гэдэг тэр өөрийнхөө гаргаж байгаа шийдвэртэй тууштай байж энэ популизм давтахгүйгээр шийдвэрээ улс төрийнхөө шийдвэрийг хамгаалж чаддаг эв зориг тэрнгэр л хийдэг ажил шүү дээ. Тэрнээс энэ залуу нас масаар бол гүрүш мөрөв шиг юу гэдэг тэгээд тийм ажил хийж болох бах. Одоо хүнд хүчрээ ажилтай барилгын туслах ажилтан ажилтан ч юм уу тиймэрхүү хүнд ажил хийж болох. Тэрнээс биш тэр залуу насаар ч энэ улс төр хийдэг ажил биш шүү дээ. Тэр жоохон ингээд юм ойлгож хар. Тэгээ одоо энэ сүүлийн 10 жил Монгол улсыг сүрүүлж ингэж одоо хүн болгонд амьдрал хэцүү байна. Одоо баларч байна. Годомжинд архичд нэмэгдсэн байна. Бүүсгэр болсон байна. Яг 90-ад оны дунд үеэс шиг талах авах нь холгүй юм болж байна гэдэгэл ингээд хүмүүс бичээлээ л дээ. Зарим нь яриалаа. Тэгээ энэ амьдралыг доройтуулах энэ үйл ажиллагааг чинь тэр залуучууд чинь хийлээ шүү дээ. Өөрсдөө залуу улс төрчид гэдэг байгаа. Энэ амар баясгалан оюун эрдний багийнхан тэр 80-ад оны залуучууд л хийлээ шүү дээ. Сүрүүллээ шүү дээ улсыг. Тэгэл одоо ахаад нэг залуучууд мундаг байна. Залуучууд дан гал мангар юм гэдэг юм. Тэр духан дээр цэцэгтэй байшингийн дотор тэр залуу хөгшин явгаа ахгүй дээрэмчинд болно шүү. Дээрэмчид дотор орж байгаа юм чинь. Тэгэл энэ сайн зориг гэдэг залуу мундаг залуу энэ бат найрамд мундаг байна гэж балаарах юм. Холигдуулж хандгүй мó хиншүү гамба та нараар чинь одоо энэ 20 гаруй жил холигдсон бидтэй. Монгол улсын төсвийг гацаах тэр энэ бүх үйл явдлыг чинь хиншүү гамбал галзуу юм яриад балаарал ингээд сүйтгэдэг байсан. Одоо энэ бат найрамд гэдэг нэг нь бас нэг жоохон сэтгцтэй юм да тэр бацаа жил галзуу юм яриад. Эрүүл хүн бол лав биш. Мэдлэгтэй хүн бол бүрч биш. Тэгэхээр нэг жоохон юмэг эргцүүл тунгаад бод энэ арчлалын хан тийм дээрэм тонуул хийсэн байна уу? Тийм баримт байна уу? Нэг ширхэг баримт байна уу? Нэг ширхэг баримт байхгүй. Юу ч байхгүй. Одоо тэр хөгжлийн банкнд байсан тэр мөнх хат манай отогчулуу эдрийг ингээл ялах гээд оруулж явахад бид тэр давхын хурал дээр нийслэлийн давхтаа сууж лээсэн. Тэгээд тэр улсыг хохирооцсон бол худалдаа хөгжлийн банк нь буцаагаад барилгаа авчиа бидний залуучдыг шоронд явуулмаар гэхээр одоо өстой энэ айгүй үнэтэй газар бид нар зарахгүй гэсэн мөртлөө улс хохирооцсон гэдэг. Тэгээд хэлсээр л шоронд явуулсан. Яагаад тэднийг 24 оноос өмнө шоронд явуулах шалтгаан юу гарт нь гав зөөж төр нийтийн албанд ажиллахгүй болсон шалтгаан бий болсон байхээр ялангуяа манай утга чулууныг бол нэр дэвшнэгдгээс 0 үлд өнгөлцгөө хартлаа айлсан шүү дээ. Жонхоогийн захиалгахдаа. Тэгэд жоохон өнгөдөө өддөө залуучуудыг нэр дэвшүүлэх нь бүгдөө ингэ хаасан шүү дээ. Жонхоо 0 эрдэнэ хоёр зураг зурж байгаа л. Манай ганц хүмүүс яахтай үлгэх юм тэгэл тэнч ямар ч мэдл байхгүй тэгэл жоохон сэтгэлээр нь бол архиу гадсан болохоос шүү. Тэр хүн чи өөрт нь ямар ч мэдл байхгүйсэн ч хэцүү шүү дээ. Тэгэд ийм болсон юм а жоохон эрүүл ухаантай байцгаа жоохон ойлго хар ухаар мэдэр. Тэгэхгүй тэгэл галзуу юм яриад одоо ард түмэндээ баялгаа авах чинь гэж балаарах юм. Ард түмэндээ баялгаа авах гэдэг чинь тэгэл дээрэм тонол хулгай идлэг уулга хідэн лөөрчтөл ингэж ард түмний гэдэг эзэн биегүй юм нэрийг барьж аваад идэж уудгийг одоо бүгдөө л мэдээвэл үү. Гадны хөрөнгө оруулалт орж ирж уул уурхай дээр манайх өөр юм хийж чадчихгүй уул уурхай дээр гадны хөрөнгө оруулалт орж мөнгөтэй болж тэгээд технологитой болж тэгээд энэ хувийн хвшил дээр байж улсад татвар төлж та нар боддоо энэ оюутлогч нь манай улсын хамгийн том татвар төлөгчтэй Монгол улсын хамгийн том татвар төлөгчтэй 10 төгрөг тутмын 3 оюутлогоос орж ирж байгаа мөнгө. Тийм том татвар төлөгч байхгүй юу? Тэгэхэд яаж сая төрд ингээд авцсан байж хахад багадаа 60 их 80 төгрөг хусцсан байгаа үстэй.
Хэрвээ энэ эзэнс тавцлогоо тэр төмөр зам чинь хувийн хвшлийнхэн хийцэн байсан бол өнөөдөр бид нар татвараа аваад тэр их мөнгнөөс татвар авах хэрэгтэй шүү. Тэгэхээр тэнцэнээс ганц төрлийн татвар аваагүй үзээ хадаад байдаг хятадын юм уу эсвэл тэр офшор Гонконг юм уу Сингапурын офшор дансрал олцсон байгаа шүү дээ. Тэгэл төгрөг нуур муур гэдэг өчнөө л хулгай дээр юм яригадаад байна. Тэгээд жинхэнэ эх оронч хүнгээ балаадаг. Хулгайч байх нь эх оронч юм бол тэгээ хулгай хийж амьдрцгаал та. Улс үндэстнээ бодож ингээ хулгай хийхгүй энэ болохгүй гэхээр тэр чинь жинхэнэ эх оронч юм галтаад байдаг. Энэ нэг жоохон парадокстой юм мангар яриануудаа жоохон бодуул яасан юм бэ. Ялангуяа хомоо согдгсууд. Тэгээ эрүүл ухаантай хэсэг нь бол анзаарч байгаа байлгүй дээ. Тэгэд энэ арчлынхны лидерүүдийн энэ Атлан намын ялангуяа энэ захаагийн элбэгдээр Батүл хоёрлоо энэ догомдын сосроо ором энэ даагаан болд идлүү дайралтал дуусахгүй юм билээ л дээ. Яагаад гэвэл бид ч нэг арчлын лидерүүд туг сүлдэн тэгээд эмнэлүүн дайрж унган жанжин тугрын дайрах хэрэгтэй гэдэг нэг юм угаасаа улс төрийн намын нэг юм балаа юм байдаг. Тэгээд тэрнгөөрөө дамжуулж ингэж дайрдаг, гүжирддэг. Духан дээр цэцэгтэй байшин гэх юм бол тэр чигээрээ хулгаад ирнэ. Санжийн баярын асуудлыг та нар эргээд санаараа 2008 оны 7 сарын 1-нд тэр сайхан 5 залуугийн амнаас 4 залуугийн амнаас нэг нь яг угаалтад өгсөн тэр 5 залуугийн амнаас тэнцээ олон залуучуудыг буудсан. Одоо хүртэл хэрэг нь эзэн олдоогүй л байгаа шүү дээ. Энд нууцаас гарах л хэрэг шүү дээ. Заавал гарах ёстой шүү дээ. Яагаад ийм болсон юм? Үнэхээр би бол тэнцээ нэг залуучууд гал тавиад шатаагаал тэмдлүүд бас итгэдэггүй. Духан дээр цэцэгтэй байшин дээрэмчд тэнцээ нэг ногоо малгатнууд янз янзын гэмт хэрэгүүд хүмүүсийг яргалт хамгаалж ирсэн, өөрсдөө бузар үйлдэл хийжсэн тэр архивынхаа материалыг шатаасан баг. Тэгэд ийм нэг байшин барихын тулд албаар шатаасан бахал гэж би боддог. Одоо ч дэж харддаг. Тэгэд ийм дээрэмчтэй сайн зүйл хүлээнэ гэдэг чинь бол тэнэглэл шүү. Тэгэд аль нэг дээрэмч нь нөгөөд дээрэмчнээ бариад шударгаас тогтоогоол тийм байхгүй шүү дээ. Миний ментор Батөвшин ахал хэлдэг энэ улаан буудаахаа агуулгыг харахаар мануусантаа ялгаагүй шүү дээ гэж. Тэгээ ялгаагүй яг л ийм байхгүй. Тэгээ жоохон эрүүл ухаанаар бодцгоо гэж хэлээ. За тэгээд нэг ганц хоёр юу ачих вэ? Коммент үлсэлчихэд. Тэнцээ үнэ гэж баасан би бол сонссон. Авах чадаагүй. Наад чинь яг тийш дээ. Тэр үед нэг юм энэ айгу зөв point гэхгүй. Оросууд тийм ээ. Оросууд хэрв ийм академи нөөцтэй гэсэн бол Оросууд 400 сая доллараар зарахгүй байх байсан юм. Оросууд зарахгүй байх байсан юм. Тэр үед нүүр юу зис тонн 3500 болсон гэсэн. Зэсний үн өсөхгүй байх байсан. Тэгээд нөөц ерөнхийдөө дууссан гэж хэлсэн байхгүй юу та. Хувийн хвшлийнхэн буюу аваад тэр зэс корпорацийнхан аваад тэд нар хамгийн анхны өрмүүдийг нэмж тавиад эн чинь удаан баг 2016 оноос хойш өнөөдөр хүртэл өрмүүдийг өрөм тавьж исэн 20 он хүртэл тэгжээж энэ өөрөө өрмөд тавьж илэрсэн шүү. Тэрнээс Оросууд бидэнд төлөгтүүлээд 400 сая доллараар зараал те. Яхахгүй тийм байсан энэ бодит үнэн. Тийм ийм болсон. Тэр яагаад вэ гэвэл Оросууд нөөцгүйгээ зарсан юм. Тэрнээс Оросууд бидэнд төлөгтүүлэх уу те. Галзуу галзуу бодож болдгоо шүү нэрээ. Тийм болж исэн. Энэ бол яхахгүй факт. Тэрнээс зандан шатар нэг орой хурж одоо барьж очиод Эрдэнэт очиод газар ухчаагаад ордмор долцсон юм ерөөсөө байхгүй шүү дээ чинь. Хувийн хвшлийнхний эхлүүлж хувийн хвшлийнхний хийжсэн нөөцийн тогтоосон дахиж нөөц тогтоосон ажил шүү. Хувийн хвшлийнхэн авч яж эхлүүлсэн ажил. Тэрнээс Оросуудтай байхдаа тэр нөөц мөц тогтоох тэр үйл явц чинь ер нь зогсонд байдалтай тэгээ олдохгүй байсан. Тэгээ аз болж ойдлогоо тэр сүүлчийн өрөм тавьж олсон гэдэг шиг аз болж хувийн хвшлийнхээ авч иж тэр өрмөө тавьж олсон. Тэгээ энийг жоохон эрүүл ухаанаар бодох хэрэгтэй шүү дээ бүгдээрээ тэ. Оросууд тэгэл 400 сая доллараар тийм нөөцөд олцсон ордыг эрдэнэ төлөлтөрийг 49% тэгэл зараал тэ. Тийм мангар юм гэж энэ хорвоо ертөнцийн дээр байхгүй. Наа чи үнэн биг хэлж байгаа үнэн тэжээлийн зэв дээр очсон байсан үнэн тэр бол
Энэ бол логкор жоохон эрүүл ухаантай хүн бодоол олчвол юм л та. Цэвэр цусныхан бол ойлгохгүй л дээ энэ хомосоо төсүүд эрүүл ухаантай бус юм. Манай цэвэр цус гэдэг өөрсдөө одоо ийм тэнэг цэвэр цусаар яах вэ? Ийм бүрхэн. Гаж сэтгүүтэй юм цэвэр цусаар илэнцгээхэд тэрний оронд ирлээд байсан төрөлгүй. Уул нь жоохон Монгол хүн гэдэг чинь жоохон эрүүл ухаантай байна байхгүй. Тийм цуснаж ярьдаг юм сэтгүүн гаж баймаар байна. Өөр. Одоо хуулийн захиалгаар дарахын тулд нэг гормоны конопчин гоёд гаргаж бамбаа болгож анхаарал сарны хичгэлж байна. Тийм драфтын нэгээр лук аюу. Тэр чинь бол ийм би өнөөдөр бичээд оруулсан байгаадаа бичвэр Америкийн боловсрол гэдэг аюу гоё юм юугаар 0.1 гаргаж ирсэн байхгүй Харвард гэдэг юм шүү дээ. Тэгэл нөгөөх нь эхнээсээ ахуулаад Фелтент мангар юм яриад тэр шудардаг 5 одоо шудардаг 5 болсон байл та. Тэгээ шударсан 5 нөхөр чинь яг эхнээсээ ингээд гарч ирэхэд эх орноо доо үхий гэж хэлсэн юм аа энэ бол доо гэдэг мэдрэл муутай ойрлоод гэсэн. За энэ бол яавч эрүүл сэтгцэн юм гэхдээ нөхөр байна. Тэгээ эрүүл ухаантай хүн биш байна гэж би анх тэгж харж ирсэн юм л. Тэгээд яг л тийм байсан. Одоо энэ Лука ч бас яг тийм билээ шүү дээ. Одоо тэгээд Ахмадын баярын мэд хүргээд юуныхаа юунд ороод давхар өмдөндөө ороод за одоо ингээ хөгшрөх шинжэндээ орж ингээ 88 оны 24 36 7 настай хахтаа тийм ярьж илээ шүү дээ. Энэ чинь тийм боловсрол тийм өндөртэй хүний яриа, ийм эрүүл хүний яриа бол биш. Энэ бол бас л яг нөгөө нэг монголчууд уянгаа хэл дээр л бий болохгүй та. Япон боловсрол, Япон гэдэг тийм уянгаа хэл дээр ахаад нэг шин дүрэл бүтээж байгаа. Чи эрүүл ухаантай хүн юм мангар юм ярихгүй байхгүй та. Энэ эрүүл ухаантай хүний үйлдэл биш. Өөр. Тэгсэл юм би трансформатороо за хүн шүтдэггүй бигээ шүтдэг гэж үнэн би тийм бурхан би шүтдэггүй би хүн шүтдэггүй би тийм элдэг долоо хүн шүтдэггүй эбиг улс төрчийн хувьд бол үнэхээр хүндэлдэг классик улс төрч Монголд үнэхээр их юм хийсэн улс төрч тэрнээс би тэр хүнийг шүтэл яг нөгөө нэг юм хомос өдгсгөх тахгүй юу яг өөрсдөө нөө Ленин багшаага шүтдэг шиг санаад тахгүй юу тийм биш л дээ за өөр сүрүү замыг хийх тавьсан юм чин талаар тэгэл да энэ 2016 оноос сүрүүлэх зам руу орсон шүү дээ тухан дээр эцэгтэй байшингийнхан гарч ирэл тэгэл улсын төсөв пүү яана баларсан байна гэдэг. Одоо энэ уул уурхайн сайд чинь сангийн яамны сайд байлаа. Биш эрчим хүчний сайд чинь чойж сүрэн гарч ирэл. Пүү Монгол улс юу балраад дампуурах гэж нэг солиорол галзуу юм яриад гадагшаага мессеж өгвөл мангартаал. Популистууд л алсан шүү дээ. 2013 он, 2 он, 3 он, 4 онд чинь Монголд чинь дэлхийн акулууд, уул уурхайн акулууд ирээд манай уул уурхайн сайдын гадаа хүлээгээ суудаг байсан үе байсан шүү дээ. Хөрөнгө оруулалт оруулъя гэдэг. Тэгэл энэ цэвэр цуснууд ярьдаг энэ орконтринууд чинь гарч ирэл, хомосоидексууд чинь гарч ирэл. Манайхыг яг балах чинь дээрэмждэг чинь тоногч чинь гэл юм жонхууд баахан цуснууд яриад баахан хүмүүсийг хорлол. Тэгэл өөртөө хорлогдол гэсэн шүү дээ. Тийм л юм болсон шүү дээ анх. Тэгэл сүлдээ бүгдөө ирлээ цурлээд туснаж цэвэр цус мус гэж галзуу юмараа нөгөө нэг эрүүл ухаан байхгүй болол тэгэл ард түмний баялаг ард түмдээ авах чинь гэж галзуурал тэгэл тэрнээсээ болол өнөөдөр ингээл төсөвчөнд хэлэхгүй энэ багш нарын цалин байлын чинь нэмэгдэхгүй байгаа чинь төсөвчөнд хэлэхгүй болохоор ингээд байгаа байхгүй тэгээ дээрэс нь хулгай дээрэн төсөв хэлэхийн тулд хувийн хөгжлийн хөрөнгө оруулалтад татчихж ин чинь төсөвчөнд хэлнэ шүү дээ идэх тоо өөрөөр хэлбэл идж байгаа хоолны чинь тоогоо томрно. Тэгэх юм бол тэндээс арай ахиухан шиг өтгөн шиг шөлтөө өтгөн шиг шүл ууштай багш нар чинь эмч нар чинь. Тэгвэл тоогоо жижигрээ шингхэн шүлнөөс чинь одоо өгч байгаа юм нэг шүү дээ одоо яах юм. Тэг хөрөнгө оруулалт орж ирж ижил энэ улс үндэстэн чинь урагшлаа шүү дээ. Тэгээ энэ хойд энэ хомосоидексууд Путлер ахыгаа шүтээд идэв тэгээд тэр ийм дайнтай мөртлөл эднийх чинь эдийн засгийн форум гэж гадны хөрөнгө оруулалт
энэ тэрийг дуудаал уурал ингээ ирээч манад ийм хийгээд манад ийм байна гэдгийг галзуу юм яриад байж байгаа үстэй. Тэгээ манайх хийх гэхээр л танк орж ирнэ Монгол тус байхгүй болох ч гэдгийг галзуу мэдрэл муутай юм яриад. Хүмүүс уулна өөртөө хөрөнгө мөнгөтэй баян чинээс элбэг хангалуун байвал улам л дархлаатай болоод улам л монголчууд залуучуудад нь эрүүл ухаанаар асуудалд ханддаг болчвол одоо тэр хэн блээ сайн эхнэрээ зооцсон гэдэг Жонхогийн тэр нэг Сүхбаатар дүүрэн нийслэлийн төлөөлөгч гэдэг Эрдэнэ сүхлөө. Эрдэнэ сүхстэй. Тэр мөрөн шиг ийм мэдрэл муутай хүмүүс баг болно шүү дээ. Эхнэр хүүхдээ хайрладаг тэг зодож нүддгүү тийм л хүмүүс нэмэгдэн шүү дээ. Уулна эрүүл ухаан байгаад байвал тэгэхгүй юм галзуу сэтгэл мэдрэлийн өвчтөе хүмүүс байгаад их юм бол чинь яаж цаашаа явах юм бэ? Явахгүй шүү дээ басаа. Тэр нэг жоохон юм лок гэж бодож олохыг хичээж тэгээд нэг жоохон учир зүйлтэй бай. Тэгэхгүй тэгэл мангар юм яриа. Монголыг хятадууд яг эзлэх юм гэж балаарал ингээл өөрсдийнхөө төслийг өөрсдөө нураадаг. Тэгээд тэр энэ популизм стант одоо энэ Батнайрамжил гэдэг энэ залууч нь одоо Монголыг бална харж байгаа дараачийн хиншүү гамба дараачийн ховдоос хар урд руу гэдэг яг нэг юм орк. Тэгээд яг тэрнгээр одоо энэ Монголоо одоо энэ оюутлогоо хөөж явуулахар хэмжээр орж байгаа шүү. Энэ Оросын төсөл бас эсвэл Хятадын төсөл аль нэгнийхэн төсөл. Одоо тэгэл нөгөө Канадуудын хөөж явуулаад ингээл тэгэл багш нар эмчнийхээ цалин тавьж чадхаа болоод тоогооных нь идүүр нь бүр жижигрээд бүр шинхэн болоод тэгээд ирэхээр Хятадд энэ Оросод энэ Оросуудж авахгүй хаад Хятадуудад энэ төслийн зараад ингээд жинкнээс хавханд авч орлогч. Тэгээд энэ хил холболт дээр 12 сарын 25-нд би яг анх яг энэ хил холболтын асуудлыг яг би болж явах ярьж байсан. Энэ хулгай дээр нь боллоо шүү болоорой гэдэг. Ер нь Хятадын төрийн компанитай төрдөө Хятадын төр засагтай коммунистуудтай Монгол улсын засгийн газар хилцээр хийнэ гэдэг чинь хамгийн буруу. Энэ зүгээр л улс төрчд нь тэр чигээр хавханд орж байгаа. Монгол улс өөрөө тэр чигээр дээрмийн асуудалд орчиж байгаа. Хулгай. Тэгээ энэ бизнесийн хилцээр юусоо хийж болохгүй. Дараа нь худалдаж авахд амар ахгүй да улс төрчтэй чинь. Тэгэхээр тийм учраас л эдгээр чи орохыг хүсэж байгаа байхгүй да. Тэгэхээр жоохон эрүүл ухаанаар энэ мэнийг ингээд жоохон бодож үз. Тэгэхгүй бол ингээл хулгай дээрмдээ ингээл идэгдээд байгаа юм. Хувийн хвшлийнхэн чинь одоо ерөөсөө ингээл тэр хятадтай компаниудтай хувийн хвшлийнхэн л гэрээхэн дараа нь маргаан үүсэн ч хувийн хвшлийнхэн хоорондоо асуудлаа яриад Хятадын төрийн компанид хувийн хвшлийнхэн маргаан хийсэн ч арбитрийн шүүхтэр очиж хувийн хвшлийнхэн асуудал ярих болохоос манай засгийн газар өмнөр нь орж хариуцлага хүлээх шаардлагагүй. Тийм болохоор энэ мэн чинь болдгоо маа л гэж хэлээд байгаа. Тэгээ албаар хятадуудын хавханд аваач хийгээд ийм юм болоод байгаа шүү дээ. Тэгээ нөө цэвэр тусдаа Жонхоогийнх нь хийж байгаа шүү дээ. Нөө цэвэр тусдаа 0 эрдэнийх нь хийж байгаа шүү дээ. Тэгээ жоохон эргцүүл бодцоогоороо. За тэг өнөөдөр цолог өнгө төрчихье. Баярлалаа баярлалаа.